За сайн өнөөдрийн лаб болохоор энэ Flutter дээр e-commerce app-ийг байсан. За хамгийн ихнийх нь бүртгэх нэвтрэх хэсэг нь бүрэн ажилладаг баг. Энэ дээр Firebase Authenticator баталгаажуулалтыг ашиглаар гэсэн. Энийг турш үзэхэд бол эхлээд лог авъя. За хамгийн ихний удаа ихтэй пассвордаа буруу хийгээд үзье. Алдаа нэмээс ч өгөх хэрэгтэй. Өөрөө өгсөн пассвордаас шал өөр пассворд хийлээ. Ингүүтэл имэйл пассвордыг нь таарахгүй байна. За одоо өөртөө хийсэн пассвордыг хийгээ. За ингээд логин хийлээ. За simulator жанр болгоч. За энэ дээр болохоор ямар ч бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзэх боломжтой байх ба түүн дээр өөрийн сэтгэлээ бичих боломжтой байх гэдэг. За энэ бүтээгдэхүүний дэлгэрэнгүй product details гэдэг эндээс харж байна. Description дээр нь. За энэ цүнх юм байна. Өдөр тутмын хэрэгцээнд тохирсон тийм гэдэг. За бусдын сэтгэлийг унших боломжтой байх. Бусд хүний сэтгэлийг бид нэг уншиж болж байна. Мөн өөрийн сэтгэлээ бас бичих боломжтой байх гэсэн. За энэ дээр хэдүүлээ өөрсдөө сэтгэлээ бичиж үзье. Тэр энэ замын нутг тохирох юм шиг үнэтэл ингээд ийм 5 томлгоогүй. Таалагдлаа гэж бичээ. За ингээд сэтгэлээ илгээхэд шууд серверт хүлээж авч байна. Real time. За бүтээгдэхүүний сагсанд тийж дуртай бүтээгдэхүүнийг хадгалдаг баг. За надад юу таалагдчих. За энэ 1 терабайт SSD-г авъя. Эхлээд одоонцоо карт сагс руу очие. Сагс руу хийж болж байна орцгой. За миний сагсанд саний нэмэгдсэн зүйл болоо. Өмнө сагсанд хийсэн байсан энэ бараа харагдаж байна. Тэгээд энэ дээр нэмээд сагсанд одоо байгаа одоо утгуудаа өөрчлөх боломжтой байх. Тэгээд энэ дээр болохоор за би энэ цавхнаас одоо 2-ыг авъя гэтэл ингээд эсвэл бүр ахаа болийг үл ингээд. За эсвэл ингээд айгүй олон бараа нэмчихэд би нэг бүрчлийн сагснаас устгахад бас хэцүү байвал би зүгээр нэг товчоор бүгдийг нь clear хийж болно. За тэгээд өөрөөр ангилсан бараануудаа одоо би зөвхөн цэцгэлгаан бараа гэвэл би нэг дарахад болно. Гойлч чимэглэл эрхтэн явц одоогондоо 4 хүн хэвтэл эрхтэн явц. За ингээд нийт хувцс гэдэг. Энд дээр бас home гэдэг хэсэг байгаа. Одоо би өөр юм дээр байж байгаа л home дарангуутал дээр буцаад ирж байгаа. Ингээд одоо хэрэглэгчид одоо user experience-ийг сайжруулахын тулд энэ дээр ингээд бүтээгдэхүүнээр дарангуутал юм наашаа гарч ирдэг юм transition menu дээр гэж өгсөн. Тэгээд одоо ингээд аль нь хүнд илүү үзэхэд тохиромжтой байдгийг шалтгаалдаг хүн өөрөө яаж хармаар байгааг тохиолж болно. За надад л ингээд яг гоё зургийн хараа томор харах нь илүү дээрс нэгдэж байна. За одоо кодод илрүүлээ. За main дартаас эхлэе. За яг үйл энэ дээр болохоор potential за хамгийн гол зүйлс би одоо Firebase-ийг энэ дээр ачааллуулж байгаа. Тэгээд энэ дээр provider-удаа тохируулж байгаа. Тэгээд authentication wrapper ашиглаж байгааг энэ дээр бүх бидний хийж байгаа бүх үйлдэлийг өдөртөж байгаа. За дараах нь болохоор Firebase options. Энэ болохоор Firebase-тэй холбоотой бүх юм одоо бидний ашиглаж байгаа дээр одоо Firebase дээр бид нэр storage одоо database гэх юм ашиглаж байгаа. Тэгээд cloud messaging гэдэргээд тэгээд мэдээж API key, API ID, тэгээд мэдээж project ID гэдэг
тэр бүх зүйл одоо тэр бүх тохиргоонууд энэ дотор байгаа. За дараагийнх нь болохоор authentication service гэдэг баталгаажуулалт. Одоо хэрэглэгч нэвтэрхэд одоо нэвтэрч байгаа, бүртгүүлж байгаа, тэгээд log out хийж байгаа юмнуудыг бас яг Firebase authentication ашиглаад хийдэг SIM service. За дараагийнх нь болохоор API service. Одоо бид нар тэр Fixstore гэдэг тэр сайтнаас одоо баруунуудаа ишээ оруулахдаа тэр API-с тэр барааных нь мэдээллийг HTTP хүслээр татчих авах хэрэгтэй. Тэгээд тэгвэл нөө JSON-оор ирдэг. JSON хөгжлийн энэ Dart-ийн product model заавал үүсгэж оруулах хэрэгтэй. Тэр нэгөр үргэлж авах. За дараагийнх нь Firestore service гэдэг. За энэ Firebase-ийн Firestore болохоор энд яг юу гэж байгаа гэхээр нөө одоо бидний нөө одоо таалагдсан тийм цагс тэгээ дуртай бараа Firebase тэгээд одоо санс сэтгэгдэл тэр хөгжлүүдийг хадгалах. За тэгээд татгалаад бас шууд өөрчлөх тэр боломжийг. Тэгээ нөө сагцаа бүрэн суурилж байгаа. Энд дэр ингээд дуртай хөгжлүүдийг Firestore татгалах. Энийг private-аар хадгалж байгаа. Тэгээ одоо юуг нь бас сэтгэгдлээс бусдыг нь private-аар хадгалж байгаа. Тэр хүний wish list тэр favorite бас зэрэгсэн тэр байгаа юм бас оруулах гэсэн үг гэж. Энд дэр ер нь одоо CRUD үйлдэлүүд гэдэг тэрийг энэ дэрэж байгаа. За одоо сервис руу орцгоё. Notification service. Firebase cloud messaging гэж яддаг. Тэрийг нь энэхтэй надад жоо сайн санагцсан. Би яг сайн чадаагүй гэж хэлж нэг юм гэсэн. Нэлээ их алдсан. Тэгээд үүнийг зааврын дагуу хийгээд тахт минийх болохгүйсэн. Уг нь айгүй ааштай юм юу л мэлээ. Одоо хэрэглэгч аппликейшнээс гарсан үед ч гэсэн notification ирэх боломжтой байдал тэгээд уг нь тийм боломжтой PC-ийг тулсан шиж байгаа. За login screen. За энэ болохоор хэрэглэгч ингээд шууд нэвтрэхэд UI юм. Тэгээ user interface болж байгаа гэсэн. Энд дээр нөгөө одоо хэрэглэгч хэрэг password одоо mail энэ зөв хийвэл оруулдаг validation. Тэгээд жишээ нь хамгийн ихэнд би нөгөө password-а буруу хийхэд алдааны мэдээлэл харуулсан. Тэрийг энд шийдчихсэн. Тэгээ snack bar. За дараагийнх нь. Тэгээд энэ лабын хувьд ер нь аяг ойлгосон нь болохоор бүтцийн хувьд илүү ойлгосон зүгээр ингэж жижиг одоо зөвхөн код бичдэг биш. Яг service oriented team архитектур яаж явдیں۔ Тэрийг яаж ашигладیں۔ Тэгээд тэр business logic layer болон тэр user interface layer хоёрыг тусгаарлаж өгчиж яг аппликейшн яаж ийм илүү гоё юм одоо smooth гэдэг тийм хэрэглэхэд амар юм уу? User experience-ийг ер нь айгүй дээд зэгтэн сайжруулдаг зүйл юм байна гэж бодсон. Тэгээ энэ дээр хэлэх юм марчсан. Яа provider ашиглаж байгаа болохоор ийм хөгжил одоо байгаа юм чи тэр хөгжлийн урсгалыг одоо энэ Firestore-аар одоо удирдах байгаа authentication-аар удирдах байгаа. Тэр төлөвийн менежмент. Тэгээд энэ бас хамгийн сонирхолтой юмнаас нь болохоор сэтгэлийн хэсэг гэсэн. Сэтгэлийн хэсгийг яажсан бэ гэхээр stream builder-ыг ашигласан. Тэгвэл real time шууд хүн харагдана. Одоо шинжилэлт эренгүүтэл хүн заавал ингээд refresh хийгээд авах шаардлагагүй.
Ингүүл л амар. Тэгээ Facebook энэ төр дээр хүн комент бичихэд ер нь яг яаж яддаггүй гэж болсон. Ийм хөө зарчмаар байдаг юм байна гэж бодсон. Тэгээд энэ бас нэг тохируулгоо Google Services гэсэн ингээд энэ болохоор биднээс Android application-ыг тэр Firebase-ийн project дээр халахад бид нэр key болж байгаа.